За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэн дахианы махтай раминг эрхэн хийх аргыг хуваалцах болно. За юуны өмнө 3 шиг сарамсыг дундуур нь ирчээд тэгээ бяцалчихна. Тэгээ нэлээд жижиг шигтэй ирчээд явчихнаа. За тэгээд санган 4-1 ширхгийг ингээд ирчээд явчихна. За чинжүү 3 honгийн чинжүүг ингээд ирчээд явчихна. За луун ч гэсэн ингээд бүгдийн ер нь жижиг шигтэй ингээд ирчихнэ. За тэгээд байцаа эсвэл летас гэд ногоо ашиглана. За үүнийг 2 см эртээ болохоор ирчээд явчихна. За тэгээд урт ногоон сонгоныг жижигхэн шигтэй ирчээд за тэгээд дахианы маха ястай мах ашиглана. Тэгээд сайтер гисгэж агаад за энэ ясын ингээд баг зэрэг ингээд шулаад орхичихно. За тэгээд шулвал доторх нь яг энэ ясныхаа хажуугаар ингэж шүлэнд хийхээр түүхий болох гэдэг учраас ер нь ингээд ясны хагас шулаад ингээд хийжвэл бас тийм асуудал бол үүсэх учраас энэ аргыг бол ашигласан. За тэгээд сайтер дэдгснийхаа дараа давс перцээр хоёр талаас нь нэгэн жигт сайтер хамтлаа авчнаа. За тэгээд харилын тавга халаагаад ургамлын тосоо хийж агаад за тэгээд дахианы махаа энэ халстай хэсгээр нь хараад явчихна. За тэгээд баг зэрэг тагийн таглангаа. За тэгээд дээрэс нь баг зэрэг ингэж даралт өгч ингэж шаруул бас гадна талын хальс нь бол маш гоё өнгө гарч ирдэг. Тийм учраас баг зэрэг ингэж дарж байгаа шаруул бас гоё болдог. За тэгээд ууранд нь 3-5 минут болгочихно. За тэгээд нөгөө талаар нь бас сайтер халаад хайраад ойролцоогоор 5 минут хайрчна. За тэгээд хоёр тал нь бол маш гоё шарагдсан. Харагдсныхын дараа нь за алюминий уксус 3-4 албыг тойрлоод ичнэ. За тэгээд энэ алюминий уксус ер нь хийснээр энэ бактериудын устгах нь дээрэс нь бас маш гоё соусны амт гаргаж өгдөг. За тэгээд үүнийг нэг шүлний савндаа хийгээд соус юм бас маш сайн хусч хийгээд за тэгээд энэ харилын тавгаар бас халуун ус ингээд хийгээд шүлөө таглаад буцалчихна. За тэгээд ус их юм бол 1-2 аяга хийсэн байгаа. За тэгээд дээрэс нь энэ рамингийнхаа тункоц шүлний амтлагч нь хийгээд за тэгээд баг зэрэг утгаж агаад тагийн тагалчихна. За тэгээд энэ 2 хүний рамингийн меню амтлагч боловч за нэг хүнийхэн хийсэн. За тэгээд дахианы мах яснаас нь салгаад за махыг ингэж ичээд дараа нь раминд тавьж хэрэглэнэ. За тэгээд энэ ясанд нь үлдсэн жижигхэн махнуудыг ингэж гаргаж агаад за ногоо хуурахтаа ашиглавал бас их зүгээр. За том хэсгийг нь бол дээр нь тавиад хэрэглэжнэ. За тэгээд хайрлын тавганд бол ногоонууд доор явчихна. Дөрвчийн сарамсаа хийгээд тосоо хийгээд баг зэрэг шаргал болтол нь хуурж агаад за тэгээд сонгон луун 2-аа хийчихнэ. Сонгон луун 2-аа хийгээд за давс перцээ баг зэрэг нэмж агаад сайтер хуураа явчихнаа. Тэгээд тагийн таглаж байгаа нэг ойролцоогоор 3 минут хаарчна. Ууранд нь болгочихно. За тэгээд тагийн аваад сайтер утгаж агаад за чинжүүнүүдээ үүдийн хийчихнэ. За тэгээд маш сайн утгаад баг зэрэг давс перцээ нэмж өгөөд сайтер утгаж агаад тагийн таглаад маш гоё зөөлөн болтол нь хураа авчнаа. За дээрэс нь сүүлдэн дөрвчийн ясныхаа махыг хийчихнэ. За тэгээд сүүлд нь сой соус 2 албаа хийсэн байгаа.
За тэгээд летас эсвэл байцаа болон хэрчсэн ногоон сонгоно игээд маш сайтар хуурчин. За тэгээд усаа буцлах нь нэг саунд ус буцалгаад явчихна. За тэр хооронд нь бол далайн байцаагаа ирчин. За тэгээд раменга хийлээ. За энэ 3 минут 30 секунд болдог рам байгаа. За энийг бол яг тэр хэмжээгээр нь минутаар нь буцлагчна. За тэгээд буцсныхаа дараа халуун усын шүүгээд баг зэрэг хөд усаар зохиолж байгаагаад тэгээд усын маш сайтар шүүгээд авчнаа. За тэгээд хаяганда шүлөө аяглаад за раменга хийлээ. За хайрсан ногоо хийгээд тоглоод за түрүүчийн гой хайрсан дахианы маха дээр нь тоглолчихно. За далайн байцаа. За тэгээд сонгоно хийлээ. За дээрэс нь гочужаа ингээд тавьчих юм бол бас их гоё акцент болж маш гоё амт орж ирдэг. За ялангуяа халуун ногоон дуртай хүн бол энэ гочужааны холиод тийм бол маш гоё амтлагддаг. За амтлаад үзье. За суп нь бол үнэхээр янзын болж яг энгийн хийдэг арга дээрээс илүү дахианы ясны амт нь орж ирээд маш гоё амттай болсон байна. Рамен ч гэсэн үнэхээр гоё болсон байна. Та бүхэнд туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.